Дорногов аймгийн Мандах сүмийн өвгөл Монголын зохиолчдын эвлэлийн шагналд яруу найрагч Батмөнхийн чулуун цэцэг хэмээх энэ хатагтай яруу үгсийг монгол эмэгтэй хатан ухаанаар шагнаж их сайхан хэлнийхээ ам чимдэнд нэгэнт оржээ. Тэр амьдрал хэмээх их далайн урсгалыг чин зүрхнийхээ сайхан үгсээр аргадан давлгаанд нь дайлдарч цуцалгүй хизээд ялагч байсаар орчлонгийн сайн сайхан руу тэмүүлж яваа. Он цагийн тоосонд хэнцэрхэн дэлбэлсэн орчлонд ганцхан хувь чулуун цэцэг билээ. Яг нутаг зохиол гэдэг юм, уран зохиол гэдэг юмд дурлснаа ярил зөв юм болов уу гэж бодлоо. Тэгээд би дунд сургуулийн хүүхэд байхаас л уран зохиолын хичээл дуртай байсан. Энэ уран зохиолын хичээлд намайг дуртай болгосон багш бол манай Дорногов аймгийн Мандах сүмийн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш Нарантья гэж хүн байсан. Тэр хүний буйнаар би бол уран зохиол гэдэг юм дуртай болсон. Их хэл гэдэг юмд хайртай болсон. Тэгээд өнөөдөр тэрнийхээ хүчээр хоолоо олж идэж байна. Сэтгэл татгалаа явна, мөр бүтээ явна. Би алдаатай, оноотой энэ амьдралынхаа замд хэн байсан бэ гэдгийг бол надаас өөр намайг хамгийн сайн мэдэх хүн бол байхгүй. Гэхдээ яг энэ чулуун цэцэг гэдэг хүн бол найрагчийнхаа хувьд хийн, хувь хүн талаасаа хийн, эмэгтэй хүн талаасаа хийн юм бэ гэдэг бол миний анд найзууд найз нөхд маань илүү мэдэх байх. Намайг надаас илүү сайн мэддэг, миний өөрөөсөө хүртэл нуудаг тэр ариун зан характерыг бол мэддэг, нэвч өгт мэддэг, миний хамгийн муу мухай юмыг мэддэг, сайн сайхан юмыг мэддэг хүн бол миний ээж. Бүр дургуй хөрмээр өөрөөсөө ингээ нуугаа, бүр өөрөө тэрийг ингээ мэдхийг хүсдэггүй, сонсохыг хүсдэггүй юмыг зөвхөн ээж мэддэг байхгүй. Чи бол ийм л байх шүү дээ гэдэг. Өөрийгөө илэрхийлсэн юм уу, өөртөө зориулсан нэг шүлэг гэдэг энэ чулуун цэцэг гэдэг. Яг өөрийнх нь нэрээр хүчсэн шүлэг. Энэ 3 хэсэгтэй тийм нэг шүлэг байдаг. Тэгээ өөрийгөө ер нь ганцхан нэгхэн хувь сондгой бүтээл гэж боддог нь бол ганцхан бич биш л ах л да, хүн болгон л тэгж боддог баг. Амрагийнхан сэтгэлд би цэцэг тарьсан, андуурахгүй тулд нэр хайрлсан, анх уулдсан үдшийн тэнгэрийн асгарсан их од доорн шүүдрхээсэн, зүрхэнд нь хаврын бороолж асгарсан, зүүдэнд нь намрын навчулж хийсэн, зүггүйхэн явахт нь аянгийн гэлбаа болсон, зүсэн унтахад би халуухан үнсэлд илгээсэн, би яг л зүггүй нэгэн шуухайдл, бишүүргэж тохуурхан нисэж буусан, эцэст нь би цэцэг болж гэрэлтэнхэн найхсан, эр сэтгэлд нь гэргийн бүр засаж дэлгэрсэн, миний амрагийн сэтгэл нэлдэм бүрхсэн цэцэгтэй, мөнх насалсан жойдохгүй түмэн өнгийн арин шинтэй, ишин нүргэстэйч дэлбэн тасрахгүй тамиртай, ийм нэгэн цэцгийг ганцхан миний л амраг тавина. Сэрүүхэн салхи түмэн жил шуурсанж, шүүдрэн гэлтгэн найгах чулуун цэцэг болно, сэтгэлийнхэн удам зайг нэлтэн бүрхсэн, шүдэж хайрлсных нь орой залрах чулуун цэцэг болно. Он цагийн тоосон донд хэнцэрхэн дэлбэлсэн, орчлон ганцхан хувь чулуун цэцэг болно. Оддын нулимсыг амраг минь надад шингээхэд орхиж уламгүй хайрна чулуун цэцэг болно. Мөрөөдлийн цагаан тууцаан гизгэнд минь зэнгдэж, мөрөөр минь тэрхэд би чулуун цэцэг болно. Мөргөд сүсгэлсэн бурхнаасаа итгэл гуйж алах хавсрахт чинь мөнхөд чамаас явахгүй би чиний чулуун цэцэг болно. Хархан нүдмийн гэрэлтэнхэн гялалцвал, хардсны усан дээр цэцэг урган тэр нь чулуун цэцэг байна. Цагаахан сэтгэл минь гэрэлтэнхэн цацарвал, цасан дээр цав цагаан цэцэг урган тэр нь чулуун цэцэг байна. Ад тайхан инээд минь хад цуурай тэм жингэнвэл, агаар тэнгэр цэцэг урган тэр нь чулуун цэцэг байна. Амраг минь надад чин үнэн чив бол амьдралыг би цэцэг гэж харнаа. Тэр нь чулуун цэцэг би өөрөө байна. Нэвтрүүлгийг дэмжигч Glamour Art Gallery. Шүлэг бол нэг үгээр хэлэх юм бол одоо миний хүүхд гэж ойлгож болох байхаа. Тэгээ миний бүтээл тэр дотор ямар нэгэн байдлаар миний гэсэн үнэр, өнгө шингэсэн байгаа гэж би ойлгодог. Тэрнээс хайхуур, хайр гаргийн юм уу те өөрөө мэдэхгүй, өөрөө мэдрэхгүй байгаа юм аа. Өөрөө эмзэлж чадахгүй байгаа юм аа бол бичиж чадахгүй л байна. Тэгэхээр одоо миний уншигч одоо яг хэдэн хүн байдгийг бол мэдэхгүй. Тэгтээ бас нэг цөөн тооны бас тийм үнэтэй цэнтэй үнэн ч уншигчд байдгаа гэж боддог. Тэд бол тэгэл чиний юмнаас бардам шудраг
эмзэглэл гуниг дүүрэн байдаг. Яг л чийл хамтагддаг гэдэг чинь. Тэгээд би яг ямар амттай вэ бас мэдэхгүй тий. Тэгэхээр яг энэ бол чиний өнгө, энэ бол чиний арин шин гэж дүгндэг. А би болохоор одоо би бол ийм яруу найрагч. Би ингэж шүлэгчдэг гэдэг. Өнөөдөр тайлбар хийх миний нас ч биш, миний хэмжээ ч биш. Магадгүй би нэг 60, 70 хүрсэн хойно бол би бол ийм хэмжээний яруу найрагч байлаа гэж ярих байх. Одоо бол би яруу найрагч байхын төлөө утга зохиол гэдэг юмний төлөө, монгол хэл гэдэг юмний төлөө зүтгэж яваа. Энэ одоо төрлийн үнэт сүсгтэн утга зохиол яруу найраг гэдэг юм бол яг миний нэг хэсэг. Миний одоо амьдарч байгаагаар уух гэж байгаа ус. Зөвхөн би тэрүүнд дурлаж, зөвхөн би тэрүүгээр өнөөдөр амьдарч амьсгалдаг. Одоо миний амин дэм одоо юу гэх юм? Одоо миний л одоо эдис бүхэл юм болчиход байна л да. Эх орон гэж ярихаар нэг хөндөөр юм би болдог. Өнөөдөр хүмүүсийг бид нар эх орноо хайрлахгүй байна, өмгөөлөхгүй байна, хайртай биш байна, харгас байна гэж яриад л байна л да. Гэхдээ өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн, өөрийгөө хинбэ гэдгийг мэдэхгүй байгаа хүн, өөрийнхөө үнцнийг ойлгохгүй байгаа хүн эх орныг хайрлахгүй шүү дээ. Эхлээ өөрийгөө хайрладаг байж, өөрийнхөө үнцнийг, өөрийнхөө үнэтэй талыг олж харсан хүн л эх орноо хайрлана гэж би боддог. Тэгээ би нэг хэдхэн хоногийн өмнө одоо энтгэгт сурдаг нэг найзтайгаа жоохон маргалдлаа л да. Тэр яг хав надаас нэг юм асуухгүй, энэ юу гэсэн үг вэ гэд асуухгүй. Живж байгаа нохойг улам цод гэсэн үг надаас асуухгүй. Тэгээд төмрийг давтахаар гутга болдог гэдэгтээ лутга ижил болов уу гэдгсэн чинь мөнхөр монголчин юмстай бас тэгээд гинтхэн миний чинь нөгөө энд байсан синдром чинь хөдлөө дүрлзээ гараад ирэх юмстай хоёулаа муудаад би наан нуулаа тэр тэндээс харахад хөөрхөн юм боллоо. Гэхдээ тэгээд юу гэж боддог вэ гэхээр би Монгол орныг, Монгол хүнийг муулуулах дурггүй. Хөр Монгол гэж хэлүүлэх бүр дурггүй. Хөр Монгол байсан ч яадий. Гэхдээ бид нар хямртай л амьдарч ирсэн шүү дээ. Хөр Монгол байлаа гэж бид нар хаанаас нэмнээ гуйж авсан юм. Бид нар энэ тал нутагтаа л хямртай сайхан өөрөө өөрийнхөө аж төрсөн гэж боддог. Өндөр хөвгүүдэс маань ч гэсэн өнөөдөр бид нарт энэ их орныг, энэ Монгол улсыг авчрах гэж чиний ч өв, миний ч өв бүгд л үхэн нөхөж цусаа асгаруулах нь асгаж өнчөрж бэлэвсрэж үлдэх нь үлдэж ээж өнөөдөр чи бид нар энэ газар шоронд бүрэн бүтэн гიშгэж яваа гэж боддог. Тийм учраас тэрийг тэгж ойлгодог учраас жоохон ухамсартай ядаж дээдсийнхээ сүнсийг хүнддэг, хөх тэнгэрээ хараад баярлдаг, уулсаа хараад хайж эмээдэг тийм амьдрамаар байна. Монгол хэлээрээ бүрэн дүүрэн ярьдаг баймаар байна. Энэ бүхний ард юу байдаг вэ гэхээр өнөөл нөгөө эх орноо хайрлах сэтгэл маань байж идэг. Би бол эх орноо хайрладаг, энгийн л жирийн л эмхтэй хүний сэтгэлээр л эх орноо хайрладаг. Эх орны тухай шүлэг их зовлонтой шүү дээ. Эх орны тухай шүлэг, ээж аавын тухай шүлэг энэ төр хүн болгон бичдэг болохоор бас их тийм их ойрхон хэрнээ хамгийн хүнд сэдвүүд байдаг учраас бичгээд өгөх хүндрэлтэй байдаг. Одоо хил дээр бичсэн шүлэг гэдэг нэг шүлэг байгаа. Яг хилийн торгон зургастай очиод нэг амьсгаа авах. Энээс цаашх нь миний нутаг биш шүү дээ гэд бодох те. Хоёр өний хилийн яг зургасан дээр хилийн багны яг зургас дээр миний гიშгсэн хөлний өлмий тал нь хүний нутагт, өсгий тал нь өөрийнхөө нутагт байна да энэ гэж бодох. Тэгээд яг ингээ харахад яг л ижлэхэн газар шороо, яг л ижлэхэн ургамал байгаа нь бүр гонхтой ч юм шиг санагддаг. Тэгээд ихэр хил дээр очиод бичижсэн нэг шүлэг байт юм аа. Сулангон өвс ханарч найгаад суугаад баймаар нутгуу да. Суусар болгон хаах нам байдаг бол суугаад хүлээмээр нутгуу да. Хил манад зогсоо хөөхөн бур цэрэгтэй хамт хүслийн эрхээр болдог бол дуулж өнжмөр нутаг байна. Шөнийн тэнгэрийнхэн нододыг хоёулаан тоолоод ширхгийг чүлдээлгүй. Хувааж авмаар нутаг байна. Ангар шаргал наран яг хаанаас мунддаг бол ансгаж авчулгүй өгтөж хүлээмээр нутаг байна. Амар хонгор түүнийгэн амрааж цурам хийлгээд амьдралдан ганц шөн хил манмаар нутаг байна. Салхин хүртэл өрн дуудаад сайхан нутаг байна. Эргэж төрөхтөн ир болоод ирж манмаар хил байна.
гэдэг ийм шүлгийг биччихлээ. Тэгээ би бол хэлний манаач болсонгүй. Одоо хэлний манаачлагад их хэлнийхээ манаачлагын төлөө зүтгэж л явна. Тэгээ байлдагчийн хэмжээнд л явна. Байлдагч нь одоо мөрдсөн дээр нь байгаа зураас 1 2 3 болох юм уу? Цаашлал уг нэг 4 5 хөшөө, бас нэг 5 хөшөө, бүр 3 5 хөшөө. Эсвэл бүр шар канта мадта болмоор л шүү дээ. Гэхдээ тэгж чадахгүй байлаа гэхэд тэр зэргийн үнэнч сүсэг, үнэнч зан Монгол цус надад байгаа л гэж боддог. Одоо тэгээ дараа нь түүхийг хасчих. Тэгээ одоо өөр хасмаар юм юу вэ те? Одоо бүгдийг хасчих тэгээ амар шүү дээ. Одоо тэгээ хэлгүй, толгойгүй тийм амьтдал явцгааж байна. Эхэлгүй болчих юм бол өөрийнхөө хэлээр ярьж чадахгүй юм бол хүн байгаад яа дий? Атгууснаас ялгаа юу байгаа юм ер нь? Үнэхээр тэр эхэлгүй болох гээд англи хэлийг шүтээд байгаа юм бол хятад руу зөвлөх гээд байгаа юм бол явмаар байгаа нь явал та. Яах гээд үлдчихэж байгаа хэдтэй гай болоод байгаа юм. Энд нэг эх орныхаа галыг, тулгыг, дутгийн хэлийн манжгаа нэг хідэн хүмүүстэй битгий гай бололтой. Харьчих гээд гол, харих болох гээд гол, таяарших гээд гол, бусдын шүтээд байгаа бол бусдаа сайн юм авах хэрэгтэй. Гэхдээ бусад руу өөрийнхөө үндсэн юмыг үгүй хийгээ яваад байгаа бол явах гээд байгаа бол зүгээр л гай болохгүй явчих л та. Тэр визмизийн өмөр биш үү? Өгөө явуул л та тэр энэ балер зав хүмүүсийг ингэж их хэлийг өгүүлгэж болохгүй, ингэж уран зохиолыг ингэж дарамгуулж болохгүй шүү дээ. Одоо дунд сургуульд хэмжих гэдэг хичээл харахаа болчихсон. Бид сая одоо дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулаад дунд сургуулиудаар явж уран зохиолын хичээл зааж илаа. Уран зохиол гэдэг нь байх ёстой юм, хэрэгтэй юм, хэрэггүй юм гэдэг тухай яриа явж илаа. Тэгэхэд бол 6 дугаар ангиас эхэлж уран зохиолын хичээл ордог гэж шүү дээ. Бидний үед бол нэг цагаан толгой үзээд шууд унших хичээлдэг байсан. 4-р ангид ороод шууд уран зохиолын хичээл ордог байсан. Тэгээ одоо 6-р ангиас нь уран зохиолын хичээл байна. Одоо тэгээ нэр томьёолыг нь болиулнаа. Бусад хичээлүүд нь уусгах заанаа л гэдэг шүү дээ. Ямар ухаантай хүмүүсийг бид сонгоцсон юм бэ? Эхлээ харилцахгүй байгаа хүн ард түмнийг хайрлахгүй уучлаарай. Эхлээ авч үлдэхийн тулд яг бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Ядаж мессежийн зөв бичдэг юмэр байна. Ядаж тэр фэйсбүүкээр чатлахтаа зөв юмэр. Тэр комментуудаа зөв бичмээр байна. Одоо явж байна гэдэг үг байх юм бол явж гинаа л гэж бичдэг болцсон. Явж гинаа ч гэж ямар ч үг байсан мэдгүй би л мэдгүй. Явж байна л гэж бичих хэрэгтэй баг. Тэгэл одоо нэг тиймэрхүү юмнасаа эхэлж өөрийгөө эхэлтэй болох. Эн чинь яг өнөөдөр тэр цаг хугацаагаа хэмнэдэг юм уу, нэгжээ хэмнэдэг юм уу те явж гинаа гэдэг ингээд ингэж бичиж байгаа нь амар юм уу, эсвэл гоё юм уу, орчин цагийнх нь мод юм уу те тэр нь гоё л байгаа юм шиг өөртөө санагдаж байгаа. Эн чинь явж нөгөө эхлээ үгүй болгох, эхлэнээсээ холдох юмыг л хийлгээд байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн өөр дээрээ хамгийн түрүүнд одоо дүгнэлт хийгээ. За би чинь монгол хүн шүү дээ гэж хэрвээ бодож амжиж чадах юм бол би монгол хэлтэй байх хэвээр, монголоор ярьдаг байх хэвээр гэдэг юм өөрөө ирэхгүй бодогдох байх. Тэр үед одоо энэ тэр мессежийг одоо бас эвтэйхэн бичдэг болох байх л гэж боддөө шүү дээ. Тэгэхээр хувь хүн өөрөөсөө л эхлэх хэвээр. Тэрнээс одоо учиргүй тийшээ ган төмөр сайда та гэд ярмааргүй байна. Хөөе насан баяр даргаа та гэд тэд нар бол хамаагүй. Магадгүй тэд нар ч өөрснөө явж гинаа гэж бичдэг байх. Бараг тэрнээс нь ч 7 дор бичдэг байж болох юм. Тэр одоо энэгээр тэнгээр гарсан одоо фэйсбүүк одоо интернетээр одоо байдгүй л шүү дээ баахан төрийн юмнуудын алдаатай явж байна. Тийм л юмдад байгаа шүү дээ. Одоо тэгэхээр бидний үе, бидний доод үе, бидний үр хүүхдүүд тэрнээс 7 дор бичээд тэгээд ирээдүйд төр барина гэж боддоо. Тэгэхээр амар байгааз онгод тэгэл ирдэм манайхаа. Би ч онгод харахаараа тэгдэг мэгдэг гэл. Гэхдээ онгод гэдэг юм байдаг баха. Байдаг юм шиг санагддаг надаа. Гэтэ миний хувьд бол тэгж нэг тийм сагаж асгарсан онгодтой тийм найрагч бол биш. Миний бодох нь их байдаг, шаналх нь их байдаг. Бодно, шанална, эмзэглэн. Тэгж явж байгаа л нэг бичдэг дээ. Уран хаврын хөг өгшиг дагуулсан яруу найрагч, хадагтай, бат мөнхийн чулуун цэцэг, аз жаргалыг бусдад шүлэг найргаараа түгэж, эмэгтэй хүний эмзэг нандин сэтгэлээр уран зохиол, хэл соёлдоо үнчээр зүтгэж буй ховорцсон сэтгэлтнүүдийн нэг юм. Хархан нүдмэн гэрэлтэнхэн гялалцвал харзны усан дээр цэцэг урган тэрэн чулуун цэцэг байна. Цагаахан сэтгэл минь гэрэлтэнхэн цацарвал засан дээр цав цагаахан цэцэг урган тэрэн чулуун цэцэг байна.
3 настай хахад миний өвөө бурхан болсон юм лээ. Тэгээд 3 насныхаа амьдралыг бол санахгүй шүү дээ. 3 настай хүүхдийнхээ явдлыг бол хүүхд насныхаа явдлыг санахгүй шүү дээ. Тэгэхээр би өвөөгөө мэддэггүй байхгүй юу. Нэг том нэг ингээ бүдэг бодог нэг тийм нэг өвгний л нэг саарл бүрх дүр байдаг байхгүй юу. Тэгээ одоо яг тэр нь миний өвөө мөн үү биш үү? Би л лав тэр дүрийг одоо надад байдаг тэр одоо 30-аад жил надад хадгалагдсан тэр дүрийг л миний өвөө гэж ойлгодог байхгүй. Тэгээ би нэг шөн тэр өвөөгөө өчрөөгөө зүудлээд шүнжээ өвөөгөө зүудлээд хор гарсан хойно шүү дээ. Тэгээд өглөө нэг өөрөөр 6 өнгөрчлөөсөн бахта хаврайсан. Тэгээд босоод нэг шүлэг биччихсэн. Тэр бол уйлал биччихсэн. Тэгээд бас нэг уйлал биччихсэн шүлгүүд бас мэрсэр байд юм аа. Тэр нөгөө нэг эмзэглэл гэдэг юм нь одоо ингээд савлж явсаар байж гад л нүлмснийхаа сүндийг ойрох ирсэн бичсэн юм байлгүй. Сэтгэл их баярлахаараа, сэтгэл их шаналхаараа, догдлохоороо их эмзэглэхээрээ л бичдэг. Тэгж онгот нь тийм дарамттай хэлдэг юм эсвэл. Дурламтайгийн хувьд бол яхаа дурлсан гэдгээ нөгөө илэрхийлээ хэлждэг. Чи сайхан харагдаж гэн гэд хэлждэг тий. Эрэгтэй хүн байсан ч гэсэн чи ямар гоё харагдаж гэн вэ өнөөдөр гэд хэлждэг. Энэ ямар гоё юм бэ гэд нүдээ унгаад дурлж чаддаг. Тэгээ тэрийг бусдад энэ ста гоё байгааз гэд хэлснийхээ төлөө дурламтгай болчтой болоо гэж боддөө штэ. Миний хувьд ч гэсэн дурламтгай. Дурлна, хайрлна. Гоё штэ дурлах, хайрлах. Дурлахгүй хайрлахгүй явбал ямар гоё нэгтэй гэж. Хүнд дурлна гэдэг чинь нэгдүгээрт нүгэл биш. Хоёрдугаарт буруу ч юм биш. Хиндэж дурлж болно. Дурлалцсан тохиолдолд дурлалт хосууд болчихсон хойно нэг нэгнийхээ хүндэтгэх хэрэгтэй, нэг нэгэнд итгэх хэрэгтэй л гэж миний хувьд боддتي. Хизээж хинч те би чамтай хэд унтаад гэртээ хэд дагуулж ороод тэгээд би чамайг орхин шүү гэж хэлээд хүүхэн эргүүлдэг хэрхэн байдгүй л үсттэй. Хайртай шүү, дуртай шүү, чамаагаа өстө нэг жаргаагаад өгнө гэсээр яжгаад л аваад дагуулаад явдаг штэ. Нэгэнтэл тэгж дангар сайхан амлаад авч чадсан юм чинь авсныхаа дараа авсан юм шиг даах хэрэгтэй л гэж би боддتي. Дагаа явсан ч гэсэн дагаа явсан юм шиг амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгэл одоо зодохын, нүдхийн, алахын, хятахын, салахын, сарнахын. Энэ яг юун дээр ийм байгаад байгаа юм бэ гэвэл магадгүй энэ утга зохиол гэдэг юм ажиллаа хийхгүй байгааг энэ ч нэг шалтгаан байж магадгүй. Утга зохиол гэдэг бол хүнийг зөөлөн болгож идэг, дулаан болгож идэг, ихэн бодуулдаг, ихэн ойлгуулдаг ертөнц. Энэ утга зохиол гэдэг юм хүнээс холдоод байгаа учраас хайртай байсан залуу, хайрлж исэн залуу, хайрлж исэн хүүхнээ хөнөөж байгаагийн л хэлбэр байна. Тийм дулаах юм байхгүй болсон байгаа байхгүй тэнд. Итгэх юм байхгүй, найдах юм байхгүй болсон. Тэр юмыг суулгаж өгөөг юм чинь харахгүй гэд хэлэхэд өмөрсөн болох байх. Үхэл салгаагүй байхад тэрний өмнө өөрснөө зовлон зохиогоод тэрүүндээ өөрснөө орж жаргаад, уйлаад, дуулаад нэгийг эмтэйгээд эмтлээд хинхлээд хэрэггүй ш. Үнэхээр болж утмуугүй бол болио хоёлаа гэд өөдөөдөөсөө харж гал амьдралыг эхлүүлдэг үсттэй нүд нүдээ ширтэж гаад нүрээ харж гараа барилцаж гал хоёр хүн уусаж нэгдээд нэг болдог үсттэй. Тэгвэл яг тэгж гараа барьж чадахгүй байж болно. Зэ ядаж нэгнийхээ нүд рүү нэгцэлж чадахгүй бол нэг нь нүр рүү нь харж гад үннээ хэлээд болчих хэрэгтэй шүү дээ. Ийм жудаг манай залуучууд дутуу байгаа. Дутуу болчихсон. Энэ үнд харамсалтай санагддаг. Яг та найз охинтойгоо байжгаад өөрөө хүүхэн эргүүлээ явсан байж болно. Амьдрал юм чи алдаа ногор дүүрэн шүү дээ. Яг тэгэж алдсан шигэ эргэж ирээд нөгөө хүүхнээс харилж исэн хайртай хүүхнээс уучлалт гуйж сурал та. Уучлалт гуйж чадахгүй бол би ч маа гомдоочтой болчи хоёлаа хэлчих чадтал та. Ийм зоригтой эрчүүдийг өнөөдрийн нийгэм хүсэж байгаа шүү. Өнөөдрийн хүүхнүүд ялангуяа ийм зоригтой бадрангуй эрчүүдийг хүлээдэг. Тэрнээс зодоод алчих гэсэн юм бол биш шүү. Зодоод алдаг, зоддог, нүддэг, зодож нүдчээ дараа нь би чамд хайртай штэ хайраа гэж хэлдэг. Энэ амьдралыг харин өстой ойлгохгүй ш. Тунгалаг дарсны их шиг гэд миний яруу найргийн цомог байдаг. Тэр цомгоо нэрлсэн тунгалаг дарсны их шиг гэдэг шүлгийг уншаа. Тэгээд дарсны их шиг гэж манай нэсэн шал. Гэхдээ яруу найрагч ихэр заавал архиныг оруулахгүй болохгүй гэж харин солихгүй байсан. Манай л хам төрчмөд тэгжсэн.
Мөнгөд миний гооцглон хаврын цэцэг шиг байхгүй. Мөрөөнд дарсан гэзэг минь салхины ясаар намирахгүй. Санаа дагаад нулимс минь сарны амттай байхгүй. Самбарч тэгдэх зураан чиний нэрийг дандаа дуудахгүй. Анхилхан танхилхан явлаа гэд хорвоонод арддахгүй. Амьд мэндэл явж ивэл аавал чи минь зовхгүй. Альч зүгийн салхи хормой доогоор сэвэлцэхгүй. Аян шиж ядарсныг мэдээд хээрийн цай дариглахгүй. Залбирсан сэтгэлийн минь сүү дахин төрлөөч дундрахгүй. Зайлжил гарахын аргагүй. Тавилан зайнасан халирахгүй. Мөнчиг голоосон хайрлсан бүхэн мартагдахгүй. Мөнхөд миний гооцглон хаврын цэцэг шиг л байхгүй. Нэвтрүүлгийг дэмжигч Glamour Art Gallery. Манай ээж ч одоо нэг 60 гарцсан л юм хүн байна да. Гэтэ ээж маань бол намайг бодвол хамаагүй тийм зоригтой, дайчин тийм юм ихтэй. Миний дэргэд бол жижигхэн юм ихтэй. Миний ээж одоо нэрээстэй нэг өдийнхэн л байгаа хта. Ерөн жижигхэн бие хаатай хүн байсан. Тэгээ одоо нөгөө насан 60-аараа явчихаар чинь улмал жижигхэн болоод идэв юм байна. Тэгээд магадгүй ажаагаас минь хойш маш их ганцаарддаг байх. 30 хэдэн жил 36 7 жил ханилсан хань тэнгэр болоо явчихсан гэхээр бас тэр хүнийг өгүүлдэг хайдаг л бах. Тийм ч учраас ээж минь өнөөдөр илүү их хөтлж байгаа юм болов уу гэж хардیں۔ Тэгээд ээжтэй зориулсан цөөхөн шүлэг байдаг. Их залтай уу юм уу да би. Ижишхэн гээд нэг шүлэг бичсэн. Тэгээд тэр нь бол одоо дандаа худлаамшаад ах чи би яагаад ингэ шүлгэж. Ижи минь миний сэтгэл цав цагаахан цэцэг зулж хүний үнэртэй болгосон. Нүүгсэн цагаан аялгауг асгартал аялаж. Нүүгсэн цагаан аялгауг зүүдэнд минь асгартал аялаж зөрж маргах зөнтэй болгосон. Гоёхын төлөө төрсөн намайг тааны толгой сүлжин тэтэм цэцгэлж мөрөөдлийн гүнж болгосон. Сайхан залуу насаан санамсраг байхад минь өгсөнд би ижишхэн болсон гэд ийм ижишхэнгээс үлэг өгдөө. Тэгээд энэ одоо ээжийн залуугийн зургийг ингээ гаргаад харахаар би их адилхан харагдтыг. Тэгээд ээж маань бол багада залуудаа их тийм нүд хөмсөг болсон. Жижигхэн шавилхан бор бүсгүй байсан юм шиг байлээ. Одоо тэрийг бол зургаас нь л оюутан цагийнхан зургуудаас л хардсан шүү дээ. Тэгээд ээжтэй зориулжсэн нэг юм шүлэг байна. Бас ээжтэй одоо оюутан байхдаа зориулжсэн бас нэг шүлэг байд юм аа. Ээжээ та миний хайртай бурхан, элгэндээ наач хүн болгосон амьд бурхан, буянгуйч хичнээн чудаа сөгдөн мөргөвч, бурханаас ч илүүтэй таныг нь л би шүтдэг шүү. Тэртээ уулын орой цайвалзан давилзан бүх их шиг. Тэргүүнд нь хяруу унаж насыгт нь орчлон гэлэн, тэрлэгт нь томдож өөрөө нь таажиж гэрсэн. Тэгсэн ч таны минь хайр юр дундраавэ. Дандаан ээжигээ баярлуулж явандаа гэж боддог хэрнээ. Даан чих зовлон асуулгүйгээр танд би авчирдаг. Давлуун дэврүүн миний цагаан лайнд дайлж өгөр урагтлаан л та баярлдаг. Ганцаардаж утрах болгондоо тандаан өнсүүлж тайтгардаг. Газарт хөл хөрөхгүй баярлахтаа тандаан дуулгах гэж өнгөрдөг. Яаж шийгэлсэн намайг тэр чигээр минь хүлээж авах. Яруухан урсгалтай гол ертөнцид ганцхан та юм шүү. Хайрт нь надад сайхан сэтгэл болж ууссан. Халамжаарт нь би тавилан хийж гундахгүй амьдрын ээжээ. Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдагч. Дэндүү сайхан таныг нь л гүйцхэн данч алгадаа. Зарим үед бол айгүй тийм эвгүй шүлэг бичих гээд идэг үе байдаг. Тэрийг бол хэр бичдэггүй шүү дээ. Яаж ийж байгаа л арай зөөлөлж эсрэгээр нь энэ бичихгүй л бол айдیں۔ Яг үнэндээ би үг өөрөө шидтэй хүчтэй байдаг гэдэг юмыг мэдэрдэг учраас хамаагүй хатуу юм үг хэлэхээс үнэхээр айдаг. Хүн өөрийнхөө юмыг л ажлыг л өөрийнхөө хийх ёстойг л хийх ёстой гэж боддог шүү дээ. Би одоо энэ жүжигчдийг телевизийн нэвтрүүлэг хэвтлээд байгаад үнэхээр дургу. Тэр жүжигчнээ л хийлдэ. Тэр кинондоо тоглол, тэр тайзан дээрээ тэр жүжигтэй тоглол. Юу ирээдүйн сэтгүүлч бидний ажлыг хийгээд байгаа. Тэгэл тэр асууж байгаа асуулт нь бүр шал дали юмнууд. Ямар ч мэдрэмж байхгүй. Бид нар ялгаагүй тэр тайзан дээр нь гараад жүжигчтэй тоглоно гэдээ орилоо зогсож байхдаа яг ялгаагүй байхгүй. Тэгэж бусдынхаа мэрэгжлийг хүндэтгэхгүй байгаад би дургу. Одоо би сувилагч биш хэрнээ тариа хийнэ гэд хүнд тариа хийнэ гэж яваад ивэл ямар байх вэ те? Яг тэрүнтэй л ижлэх юм байхгүй.
Тэгэхээр бусдынхаа хөдөлмөрийг, бусдынхаа ажлыг, бусдынхаа мэргэжлийг хүндлэх ёстой. Тэгээ яруу найрагч хүн бол, зохиолч хүн бол бичих ёстой, хийх ёстой. Бичих хэрэгтэй хийх юмнийхээ төлөө шатах ёстой. Тэгээ наагуур нь гарч ирээд байгаа хүмүүс одоо бичээлэх юм. Биччихлээ. Тэгтээ яг энийг нөгөө цаг хугацаа гэж юм хамгийн үнэнч шудраг энэ шүүхэн шүүгээд үлдээх нь үлдээн л дээ. Тэгээ үлдснийх нь ард магадгүй тэр хүмүүс одоо 20 жилийн дараа өнөөдрийн одоо хийж явсан юм юу ч биш байсныг одоо их л харамсах бах та. Миний нэг 10-аад дуу байдیں۔ Одоо бараг 20 хүрч байгаа бах. Тэгтээ одоо яад ингээд нөгөө гизэгний чинь үзэр сэрэл хөдөлгөөд байна айхөө гэдэг дуу шиг тэгж нэгэнд хүрдэг шүү дээ миний дуу. Тэ юм алтан түлхүүрийгээ жоохон шүүмжилчлээ. Гизэгнийх нь үзэр сэрэл хөдөлгөөд байна айхөө гэд. Тэгээд тэр юм шиг хүрдэггүй. Тэгээ нэг одоо миний хадаан хайрын шүлгийн амраг нандин гэдэг ном байдаг. Тэр амраг нандингаар бүтсэн амраг нандин гэж дуу байдаг. Тавилан тэргээд бас дуунууд байдığım аа нэлээд хэдэн дуу байдیں۔ Гэтэ мэдхгүй. Яг тэгээ олон масс мэддэггүй шүү дээ. Зарим нь би өөрөө ч мэддэггүй. Тэгээд эсвэл дуучнаа болдгоо юм уу? Эсвэл одоо дуу болоход зохимжгүй шүлэг бичдэг юм уу? Тэрийг одоо мэдэхгүй. Тэгээд ганц нэг дуундаа бол өөрөө бол хачин хайртай дуртай тийм дуунууд байдаг. Тэгсэн хэрнээ хүн мэддэггүй. Амьдралыг өөрөөрөө гойж, үгээрээ харгадан, нандин сэтгэлдээ гэгэн гэрэлтэйг уйж, бусдын адил эгэлжирийн амьдарч яваач, бусдаас өөрөөр сэтгэж, сэдэж, онгод хиймрийн галт үлтээ өөдрөг яваа өсгүй юм. Ухаанд минь үрчлээ нэмж, сэтгэл улам тэлнэ. Уянганд минь шаналн айдаж, цээж улам хүндүүрлэнэ гэжээ. Орчлонд ганцхан хувь чулуун цэцэг таныг урлагийн тэнгэр янжин лам борхон мөн хөд эвэх болтугай. Би хэн юм бэ? Би хаан төрсөн юм бэ? Тэгээд бодохоор нэг өөрөө ирэхгүй нэг цэгцсуумаар эвтэйхэн болмоор нэрээ би чинь Монгол шүү дээ. Миний энэ цар чинь Монгол цус гүйж байгаа шүү дээ. Дэлхийн талыг эзэлж явсан би чинь мортны үр удам шүү дээ гэж бодохоор нэх гоё тийм нэг халуун мэдрэмж төрдөг дөө. Түүхээ их уншаасай. Өвгд эцсийнхэн ямар зам өрөөр явж ирснийг хараасай гэд бодоосай гэж боддог. Одоо бол харьцангуй түүхийн ном судрууд маш олноор гарч байна, ихээр гарч байна. Тэр бүгдийг уншаад агаасай. Одоо сүүлийн үеийн гарч байгаа түүхийн зохиолуудыг маш сайн уншаасай гэж бодож байна. Тэгээд нэг түүхээ нэг уншсан байхад нэг Монгол гэдгээ өөрөө бүрэн дүүрэн ойлгоцсон байхад бусд нь аяндаа болно доо. Зөвхөн Монгол би Монгол шүү гэж хэлэхдээ бус би Монгол шүү гэж ойлгоход зүрх сэтгэлээрээ цусаараа эсээрээ би сэтгэлээрээ бүрэн дүүрэн ойлгоцсон байхад бусд нь аяндаа болно доо. Тэгээд өөрийгөө хайрлцсан байхад бол бусдыг хайрлах, эх орноо хайрлах бол амархан да. Тэгээ Монгол хүн танд одоо аз хямрыг өөрөө өөрийгөө олохыг хүсье.